Солиорол хийгээд ухаарал. Зохиолын 14 дугаар хэсэг. Өдөр тутмын үйл явдал дистраллын дагуу өрнөсөөр нэг л мэдхнэ. Бүрүү гаригийн орой болов. Боб төлөвлөсөн ёсоор мөгийг хинтэрлээ. Урилгагүй зочиндоо тэднийхэн дайлах зур мөгийн бүх учрыг эцгээхдээ сайтар тайлбарлаж хэлв. Дайлж цайлуулсан Боб эртхэн ажлаа амжуулж хад буцах хэрэгтэйг мөгийг сануулж хад түүний хамтар өрөөнд орлоо. Well, Moogie, please sit down on the chair with convenience. Well done. Now, close your eyes and keep calm. And when I say some instructions to follow, and please try to do them, okay? За Moogie, тэр сандал дээр тухлан суугаарай. Сайн байна. Одоо нүдээ надад тайвшир. Намайг зааварчилгаа өгөнгөт эдгэрийг дагахыг хичээгээрэй, за. Moogie. Okay. So, Bob. We'll start with hypnosis for super learning, and then hypnosis for memorization, and at last, hypnosis for success. And now, relax and relax. Please imagine and hear my words with great attentiveness. And let's start. And you are the child of stars. You can get to whatever you want, no limit, no difficulties, as you are as free as wind, no barriers, no obstacles, and feeling nothing, no pain, no worries, no fear, cause you are a child of stars. You have great ability to learn everything. You are super. There is nothing you can't learn. Your mental capacity is limitless and endless. The stars will bless you and protect you from any troubles. For this reason alone, you mustn't have any fears. Just believe it. You'll see it, and now you are getting out of this trance, coming back to this world. Breathe soft, slowly, and keep calm down. And now, open your eyes slowly and relax. It is the end of the process. Бид эхлээд супер сурлагын ховс хийж эхлэн. Дараа нь ой тогтоол сайжруулах ховс гин. Тэгээд амжилтын ховс хийх болно. Харин одоо тайвшир. Хэлэх үгийг минь анхааралтай сонсоод төсөөлөхийг хичээгээр захилцсан. Чи бол одны хүүхэд хүссэн газар руугаа чи очиж чадна. Ямар ч хязгаар, ямар ч бэрхшээл гэж үгүй. Чи салхишгилийг хэрэгжүүлээд ямар ч хаалт, ямар ч хашилт гэж үгүй. Бас юу ч мэдрэхгүй, ямар ч өвдөлт, ямар ч зовнил, ямар ч айдас гэж үгүй. Учир нь чи бол одны хүүхэд. Чи бүх зүйлийг сурч чадах аванга чадамжтай. Чи бол супер. Чамд сурч чадахгүй нэг ч зүйл гэж үгүй. Чиний оюуны чадамж хязгааргүй, бас төгсгөлгүй. Одод чамайг ивэж альва төвөг төвдгрээс хамгаалах болно. Ийм учраас чамд айдас гэж байх ёсгүй. Зүгээр л итэг чи мэдэх болно. Харин одоо чи трансын байдлаас гараарай. Их дэлхийдээ буцаж ирээрэй. Ааж амьсгал тайвшир. Харин одоо нүдэ аяархан нэгэр тайвшир. Ингээд ихний ховсд туслаа. Тин Боб 3 ховсыг өгсруулах. Мөгиж дуулууртай гэж хийгснийг нь хийлээ. Тэгээд Боб мөгид туршилтанд орохыг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлж үр дүнг нь хэр зэрэг мэдэгдэж байгаа тухай мэдээлэлээ цахим шуудан гараа урт нийлгэхийг хүссэн цахим хаяга мөгидөг. Тэгээд мөги Боб Джонс хоёр салхус гүйцэтгээд Боб Джонс хараад. Маргааш нь мөгийг хичээлдээ суучгаад солонгог гэрлүүнд төгөлж өгчөөд гэртээ ирлээ. Ховс яаж үйлчлэг хэсгийг шалгах арга асуухаа мартчихсан учраас Америкийн соёл мэдээллийн төвдөр очиж
ажилтан алтан цэцгээс Бобын хаягийг лавлаж мэдээд очиж Бобтой уулзан туршилтаа яаж шалгах тухай асуув. Үнэн дээр бүх зүйл илэрхий байлаа. Супер сурлагын хувьсыг хүссэн зүйлээ сурч чадаж байгаа эсгээр нь ой тогтоолтыг сайжруулах хувьсыг юм цээжил амжилтын хувьсыг үр дүн гаргаж буй амжилтаараа дүгнэх учиртай байжээ. Яг учраа мэдсэн мөгийг гэртээ хараад юм цээжилж эхэлв. Түүний хувьд одоо бүх зүйл боломжтой гэдэг ухамсарласан залуугүй Оксфордын төлөвчгийг цээжлэх шийдэв. Тэр өрөөдөө тэрээр 15 хуудас үгийг дунджаар 600 орчим үгийг ядах хэмгүй цээжилж байна. Төлөвчийг цээжлэхийн түүний хувьд туйлын сонирхолтой байсан тул тэрээр маргааш нь хичээлдээ явуулгүй. Өглөөний 8 цагаас эхэлж шөнийн 00 цаг хүртэл 16 цагийн турш төлөвчгээс үг цээжлэв. Тэрээр өдөрт 30 хуудас үгүй дунджаар 1200 орчим үгийг цээжилж чаджээ. Тэрээр өөрийгөө энэ бүгдийг хийж чадаж байгаад итгэж ядан алмарч байна. Энгийн хүн өдөрт дунджаар 100 орчим үг цээжилж чаддаг. Хичээвэл 300 орчим үгийг цээжилж чаддаг. Гэтэл мөгийн энгийн хүний цээжилж чадхаас 12 дахин их ачааллыг авч чадаж байна. Тийм үг цээжлэх нь мөгийн хувьд тааламжтай байсан учраас тэрээр төл бичиг цээжлэх төлөвлөгөө гаргав. Төлөвлөгөө. Эхний өдөр өглөө 8-аас орой 18 цаг хүртэл нэгээс 30 хуудас үг цээжлэв. Хоёр дахь өдөр 8-аас 10 цаг хүртэл эхний өдрийн үгсийг сэргийн цээжлэн 10-аас 20 цаг хүртэл 30-аас 60 дугаар хуудсанд үгийг цээжлэн. Өдөр 3. Өглөө 8-аас 10 цаг хүртэл эхний өдрийн нэгд өдрийн цээжилсэн үгсийг сэргийн цээжлэн. 10-аас 12 хоёр дахь өдрийн цээжилсэн үгсийг сэргийн цээжлэн. 12-оос шөнийн 00 цаг хүртэл дараагийн 30 хуудас үгийг цээжлэх. Гэх мэтээр 34 өдөрт Оксфордын төлөвчгийг цээжлэх төлөвлөгөө гаргажээ. Тийм мөгийн аав ээж арай гэж ятгаж хичээлээсээ 40 хоногийн чөлөө аваад их ажилдаа оров. Аав ээж хоёр нь хүүгээ энэ санаачлагыг ихэд гайхаж байв. Ямар тач тэд хүүгийнхээ шийдвэрийг бүрэн дэмжив. Өдөр хоног өнгөрсөөр мөгийн оюунд англи хэлний үгс мянга-мянгаар орсон. Төлөвчийг ертөнцөө бүхлээрээ багтсан байдаг гэдэг. Залуу хүү тэр уудам ертөнцөөр аялах 34 хоногийн аяллаа үргэлжлүүлсэн юм. Бүхэл өдржингөө гэрээс ээж цохихгүй, өрөөнөөс өөж гарахгүй, гэрийнхэн нь болон солонгоогоос өөр хэнийг ч хүлээн авч уулзах байлаа. Солонгооч түнтэй уулзгаар ирэх тоолондоо урмын үгсийг харамгүй өгдөг. Оюуны хөдөлмөрийн ачаалал их байдаг. Толгой халж, ам хатах мэдрэмж энүүхэнд байлаа. Мөг өдөржингөө үг цээжлэнгээ 5 халуун сав цай уучдаг. Учрыг хинч эс мэднэ. Өдөр хоног өнгөрөх тусам мөгийн бие ядарган сүлдэж байл. Хамраас нь цус гочдөг бол. Шөнийн цагаар унтах болоход удаж чадалгүй танчилж хондог. Сүүлдээ бүр толгой нь дискийн тавчулсан мэт дүүн гэтдэг бол. Тархин чөлөө завгүй ачаалж байл. Өдөржин цээжилсэн хэдэн мянган мөгийг шүнжэнгөө эмхэлж цэгцэлдэг. Үүний улмаас мөгийн шөндөө бүтэн нойртой хондоо ховор болов. Тархи өөрийн ирэхгүй дохиогч өглөөний 4 цагт хүүг албатан сар. Хүү толгой хүчин намдах юм хэрэгэлсэн авч ямар ч нэмэр болсонгүй. Залуу хүү оюуны ядаргаа биеийн сүлдээ нурж эхэлв. Хацар нь хонхоож хавирхан хэрцээж эхэлж байлаа. Эсэн ч хүү зорилгодоо хүрэхин төлөө тууштай зүтгэсээр байв. Би энэ улам сүлдэнд оройтсоор байл. Нойргоо хонсны улмаас зүрхэнд ирэх ачаалал ихсэж хүү хоёр гараа арай гэж гүйцэд өргөдөг бол. Амрах гээд нүдэ айнах тоолон төлөвчгийн цэнхэрцэн цагаан хуудас дур байдаг бол. Мөгийг хийж эхэлснээ үргэлжлүүлсээр чихэн хангинж гарн салгаж байсан ч хүслээ биелүүлэхээр хичээнгүйлэн чармасар бол. Хаяа нэг манаран ундаг бол. Зүрхний цохилт нь улам хүчтэй мэдрэгддэг бол. Нэг үдэш ороо налаад сууж байхдаа би энэ зүрхний агшилт тэлэлтийн хэмнэлээр хөлж бүхүү сэрж мэдрэв. Хэдий ийм хэцүү байсан ч мөгүй цуцаж мэтрахгүйгээр төлөвчгээс үгээ цээжилсээр байл. Тулуурх сорилт бэрхшээл бүхнийг давна
дуулсаар залуу хүүгийн үцгийг хүссэн тэр өдөр. 36 өдрийн шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд тэр бүхэл бүтэн төлөвчгийг өөрийн болгож чадсан байна. Мөг өөрийнхөө хийсэн зүйлдээ итгэж ядав. Гэр бүлийнхэн нь бас солонгойч түүнийг хүснээ ийм дуусгаж чадсанд гайхам биширч байна. Мөг энэ тухайга мэдээлэл талархлаа илэрхийлэн Боб Джонсд захим шуудан гэлв. Мөн түүнчлэн гол дүрийн баатар маань бас л үнийг бусдад мэдгэдгийг хүсээгүй бөгөөд гэрийнхнээсээ бас солонгоогоос чин сэтгэлээсээ гуйв. Тэдэс түүний зөв гэж санал нийлэн нууцыг нь задлахад тохиромжтой цаг хүртэл хадгалахаар болов.